За New Media Marketing Agency-гээс та бүхэнд бэлтгэн хүргэж байгаа интернет маркетинг нэвтрүүлгийн 4-р дугаар контент буюу одоо агуулгын маркетинг гэсэн сэдвээр энэ дугаарыг бэлтгэж байгаамаа. Энэ удаагийн дугаар бол контент маркетинг. Та бүхэн контентыг ашиглаж, мэдээллийн агуулгыг ашиглаж хэрхэн одоо өөрсөндөө амжилттайгаар маркетинг хийх вэ гэдгийг энэхүү дугаараар та бүхэнд мэдэж авах болно. За ер нь бол цахим орчинд өөрийн одоо хүссэн мэдээллийг хайх гэж ер нь бол ордог тийм. Өөртөө хэрэгцээтэй байгаа мэдээллийг хайх гэж орно. Эсвэл бол одоо өөрсдийн магадгүй хэрэгэлдэг компани бүтээгдэхүүний талаар мэдээлэл ч юм уу, эсвэл үйлчлэгээний талаар ямар нэгэн одоо шинжилэл ч юм уу, урамшуулч юу ч тийм. Эдгээр мэдээллийг одоо ер нь хайх гэж олох гэж ордог болохоор мэдээж агуулга гэдэг маань болохоор маш чухал болж таарж байгаа. Тэгээд угаасаа интернет гэдэг чинь одоо ямар их том улс гүрэн билээ те. Одоо хязгааргүй олон одоо мэдээллүүд байж байдаг, цаг тухайн бүрт одоо секунд бүрт шинжлэгдэж байдаг, шинэ мэдээлэл орж байдаг. Тэр дундаас одоо нэг хүн интернетэд ороод өөрийн зөвхөн хэрэгтэй гэсэн мэдээлэл авахыг хүсэн. Тэрнээс биш тэр олон тэг хэрэгтэйргүй мэдээлэл ингээд өөрлөө ингээд одоо юу гэдэг юм цацж байх одоо тэр их мэдээллийг тэр олон хүлээж авахгүй те. Ер нь бол одоо нэг компани шинээр аваад үзэл та. Өөрсдийн яг ингээд мэдээж ямар ч компани эсвэл байгууллага эсвэл одоо юу гэдэг хүн одоо өөрсдийн зорилттой зах зээл бол өөрсдийн одоо хүрэх гэсэн хэрэглэгчтэй мэдчихэдэг тийм мэдээж тодорхой нэгэн зорилттой хэрэглэгчтэй байгаа. Тэдгээр хүмүүст хүрэхийн тулд тэдэнд одоо тэдний дур сонирхол юу вэ? Юу сонирхож байна те? Магадгүй тэдний бүтээгдэхүүн талаар ч мөчгийн талаар ямар мэдээлэл авахыг хүсэж байна. Тэр болгоныг бас мэдээж гадарладаг гэж таараа. Тийм болохоор эдгээр одоо өөрсдийн бас өөрсдөнд нь одоо бэлэн байгаа ч юм уу. Эдгээр одоо мэдээллийг ашиглаад хэрэглэгчдийн талаар мэдээллийг ашиглаад одоо тэдгээр одоо компани ч юм уу байгуулга нь одоо эдгээр хэрэглэгч рүүгээ одоо хэрэгтэй агуулгыг одоо хүргэж явах хэрэгтэй байдаг. Агуулга гэдэг нь одоо маш чухал байдаг. Одоо жишээлбэл ямар ч одоо компани вебсайт руу орлоо гэхэд одоо вебсайт дотор одоо агуулгыг уншин, тэр хүн хүлээж авна, тэр өөртөө ямар мэдээллийн одоо баазыг бий болгоно. Харин магадгүй тэр хүн хэсэг хугацааны дараа дахиж ороход вебсайт руу ч юм уу те ороход магадгүй нөгөө нэг мэдээлэл яг хിവэрэл байж байдаг. Ямар ч өөрчлөлт байхгүй, шинжилэлт байхгүй. Энэ магадгүй явандаа тухайн хэрэглэгчид дахиж энэ вебсайт руу орох тийм дурслыг бий болгохгүй ч юм уу те. Магадгүй тэр одоо дурслын унтрах ч юм уу тийм одоо зүйл тохиолдоход магадлал байгаа л та. Контент маркетинг гэдэг маань яг ямар зүйл юм бэ гэхээр нэг үгээр хэлбэл хэрэглэгч одоо үйлчлүүлэгчтэй бүтээгдэхүүнээ шууд одоо сурталчлаж зарахгүйгээр шууд бусаар ерөнхийдөө зөвлөгөөх маягаар бүтээгдэхүүнийн талаар үнэн зөв мэдээллийг өгөх, хэрхэн яаж ашиглах, заавар зөвлөмжийг өгснөөр бүтээгдэхүүний борлуулалтанд нөлөөлөх тийм борлуулалтыг нэмэгдүүлэх тийм зорилготой маркетингийн арга технологи байгаа. За контент маркетинг гэдэг нь одоо үр дүнтэй, хэрэгцээтэй мэдээллээр одоо хангахад одоо гол зорилго нь оршдог. Одоо сүүлийн үед одоо интернетийн одоо хэрэглээ болсон social network тэ Facebook, Twitter, блог гэх мэтлэн маш олон аргаар контент маркетинг одоо арга зам хэрэгжүүлэх боломжтой. Үүний одоо хамгийн зөнхлөх буюу одоо хэсэг нь болохоор блог байгаа. Блог маань одоо яагаад ингэж контент маркетинг гэж чухал хэрэгсэл юм уу? Одоо зөнхлөх хэрэгсэл болоод байна гэхээр эхний ээлжинд албан бус одоо ямар нэг байдлаар албан бус энгийн хэлбэрээр хүмүүст мэдээлэх боломжтой. Мөн сэтгэлдлээрээ дамжуулан өөрийн гэсэн одоо харилцааг хэрэглэгчтэй бий болох давуу талтай учраас блог нь маш оновчтой арга болж байгаа. Агуулга мэдээллийн агуулга яагаад одоо маркетингийн чухал хэрэгсэл болчих, хэрэглэгдэхүүн болчих вэ гэхээр бас л их сонирхолтой л байгаа юм л да. Одоо юу гэдгийг захин хуудас маань зөвхөн одоо нэг байгууллагын танилцуулга биш те. Бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэгтэй зөвлөгөө мэдээллээр одоо дүүрэн байснараа бол хэрэглэгчид бол зөвхөн одоо байгууллагын танилцуулга унших гэж бол захин хуудас руу мэдээж орохгүй шүү дээ. Тэнд хэрэгтэй зөвлөгөө, өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авах гэж мөн интернетээс өөртөө хэрэгтэй мэдээллийг ихэвчлэн хайдаг. Тэгэхээр
агуулгын маркетинг гэдэг маань бол одоо тухайн цахим хуудасны одоо хайлтанд өртөх ч юм уу мөн хэрэглэгчийг татах тэр одоо гол хүчин зүйл болж байгаа юм л да. Тэгэхээр inbound буюу одоо татах маркетинг ч гэсэн гол хэрэгсэл нь контент гэдэг зүйл хамаарж байгаа. Тэгэхээр хэрэглэгчид хэрэгтэй тогтмол одоо хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл амьдрал ахуйд нь хэрэгтэй ч юм уу өдөр тутмын тэр тулгарч байгаа бэрхшээлд нь хэрэгтэй тий. Зөвхөн энгийн жишээ гэхэд магадгүй өнөөдөр одоо нэг эрэгтэй хүн байлаа, залуу байлаа гэж бодоход нэг найз хүн ч юм уу ингээл жирэмсэн болоход те жирэмсэн эмэгтэйд өгөх зөвлөгөө ч юм уу гэл мэдээж Google-ээс хайштай те. Тэгээд хайхад магадгүй тэрнтэй нь холбоотой одоо зөвлөгөө бэлтгэсэн нэг эрүүл мэндийн төв ч юм уу эсвэл эмэгтэйчүүдийн эмнэлэг ч юм уу байх юм бол магадгүй тэр байгууллагыг илүү сонирхох тийм сэтэл төрж байгаа юм л да. Тэрнээс хойш юу гэдгийг манайхаар үйлчлүүлээр манай хамгийн шилтгэн гэж реклам затснараа ч юм уу хүнд итгэл төрүүлж хүний анхаарлыг татна гэдэг бол одоо юу гэдгийг арай л жоохон тийм өрөөсгөл байгаа. Тийм учраас одоо мэдээллийн агуулга гэдэг бол хамгийн чухал одоо хүчин зүйл браут өгтгөн үйлчлэгээ байгууллага хувь хүнийг нийтэд таниулах хамгийн чухал зүйл болж байгаа. Тийм учраас байгууллагууд брендинг одоо менежерүүд, маркетерүүд ч гэсэн энэ агуулга гэдэг зүйл бас анхаарал хандуулж агуулгаар хэрхэн маркетинг хийх вэ гэдэгт өдөр бүр одоо суралцах хэрэгтэй байгаамаа. Ихэнх байгууллагууд одоо сүүлийн үед одоо бусад орнуудын жишээг хараад хахад ерөнхийдөө хүмүүс шууд одоо энэ бүтээгдэхүүнийг аваарай те манай бүтээгдэхүүн хамгийн сайн гэсэн сурталчилгаанаас илүү манай бүтээгт одоо магадгүй одоо чинь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байлаа гэж жишээ бол гоо сайхны зөвлөгөө нүүр арчлах заавар зөвлөмж ч юм уу те энүүгээрээ дамжуулаад ийм төрлийн одоо эерэг хүнд хэрэгтэй мэдээллийг олгосноор өөрийнх нь одоо бүтээгдэхүүнийг хэрэглэх одоо тийм одоо сэтлийг хүмүүст төрүүлэх те энэ талаар нь илүү нэг хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүн хаана хэрэгтэй зөв контент байна тэнд л хүмүүс тэрийг уншиж одоо байн унших ч юм уу эсвэл бусдаа санал болгох хэлбэрээр одоо биеиндээ тараах тийм хандлага ажиглагддаг. Тэгэхээр зөв сайн контент бичих юм бол хэрэгцээтэй хүн дахин уншигдахаар тийм сайн контент хийхэд ерөнхийдөө олон хүнд хүрэх магадлалтай эргээд энэ маань танд одоо маш олон борлуулалтыг хэрэглэгчдийг бий болгох тийм хандлагатай байдаг. Компаниудын цахим хуудасуудыг хараад хахад ерөнхийдөө нэг тийм лого хэлбэрээр л ер нь ажиллаад байх шиг санагдтыг. Энэ нь ямар учиртай юм гэхээр ямар нэгэн вебсайт байх хэрэгтэй. Одоо энэ бол ерөнхийдөө тийм ойлголттой байдаг. Тэнгүүд вебсайт маань зөвхөн байж ах зүйл биш те компани танилцуулгыг хүргэх биш. Энэ маань өөрөө одоо борлуулалтын нэг хэрэгсэл болох тийм ёстой юм байгаа. Нэг зэвсэг болох ёстой юм байгаа. Ямар учиртай юм гэхээр ерөнхийдөө та вебсайтаараа дамжуулаад хүмүүст эерэг ойлголт компанийн талаар зөв сүүлийн мэдээлэлээр хангахаас гадна мөн вебээрээ дамжуулж бас тодорхой хэмжээний харилцагчдын хүрээллийг бий болгох вебээрээ дамжуулж одоо борлуулалт хийх тийм шаардлагатай гэж одоо ойлгож байна. Энэ маань шаардлагатай гэхээс илүү бас боломжтой гэх юм. Энэ боломжийг маань манай компаниуд их ашигладаг гэх юм уу одоо энэ дээр бага анхаардаг юм шиг санагдтыг. Энэ дээр яг ямар арга хэрэглүүр авч одоо вебсайтаа амьд бий болгож ингэж ашиглах вэ гэхээр ерөнхийдөө вебсайтаараа дамжуулан одоо вебсайтынхаа агуулгаар л хүмүүсийг ер нь татах, вебсайтынхаа агуулгаар хэрэглэгчтэйгээ харилцах мөн холбогдох биеиндээ хэрэглэгчтэйгээ санал солилцох тийм боломжийг л бүрдүүлэх хэрэгтэй л дээ. Вебсайтууд ерөнхийдөө ихэнх компаниуд гэх юм уу вебсайтаа шинжлэх гэдэг маань ерөнхийдөө бас нэг хүнд тийм ажил юм шиг санагдтай юм шиг байгаа. Тэгээ энэ блог бичих одоо Twitter, Facebook ашиглах гэдэг бол ерөнхийдөө одоо үед бол зөвхөн ердийн хэрэглээ мэт болсон байна. Энэ хэрэглээг л ерөнхийдөө өөрийнхөө компанийн үйл ажиллагаанд одоо нэвтрүүлж те вебсайтаа маш богино хугацаанд хурдан ямар нэг хүндрэлгүйгээр тийм шинжлэх одоо тийм шаардлагатай шинжилж сурах нь одоо тийм боломжтой цахим системийг ашиглах нь одоо илүү оновчтой болоод байна. Хамгийн гол нь агуулга гэдэг нь болохоор зүгээр л нэг одоо
За нэг удаагийн хэрэгцээтэй мэдээлэл авчаад тэрийг одоо захиам орчинд байршуулга биш. Хамгийн гол нь тэрийг байнга шинчилж аль болох одоо цаг тухай бүртэн шинжилээд магадгүй өөрчлөлт хийх шаардлагатай бол өөрчлөө. Тэгээд гол нь ингээд одоо тийм тууштай байх хэрэгтэй гэж би үздэг. Тууштай байх нь агуулгын маркетингд бол маш чухал.